Олон хүний мэддгээр бол манай өвөө бол төрийн тэргүүн түүхэн агуу хүн байсан боловч миний хувьд бол эгэл жирийн хамгийн дотн хамгийн хайртай хүн маань л байсан юм аа. Эрдэмтэй хүн дараа их мөрөн дүлгөөн гэдэг бол яг миний өвөг тодорхойлсон үг юм болов уу гэж би дотроо боддог. Тийм агуу хүн байсан мөртлөө маш энгийн, маш даруй тийм хүн байсан. Тэгээд бидэнд одоо манай аав болон ач нартаа юу гэж цагтаг байсан бэ гэхээр даруй төлөв байхыг л хамгийн одоо чухалчилж зааж сургадаг байсан. Өвөө минь надад одоо ингээл түүх ярьж өгнө, ингээ хотоо танилцуулж өгнө, өөсөө зөндөө юм сурсан. Одоо төрийн тэргүүн айгуу том дарга гэдгээсээ илүү зөвхөн миний хамгийн дотн хайртай хүн, надтай гоё дотн зүйлээ ярьдаг. Биднийг зүгээр гэртээ зослонгийнхаа хашаанд очиод ногоогоо тариад гэртээ талхай бариад иддэг ийм л энгийн мөртлөө маш аз жаргалтай хүүхэд насаа өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэндээ үнэхээр их баярлдаг. Тэгээд өнөөдөр ингээд өвөгийн минь 100 жилийн ойд зориулж ийм арга хэмжээ зохион байгуулж байгаад үнэхээр их баярлж байна.